Есүс өөрийнхөө үгэн дээр ингэж бас хэлсэн байдаг. Шин дарсыг бас шин тулманд хийнэ гэж хэлсэн байдаг, тийм үү? Шин дарс, шин тулманд гэж хэлж. Тэгэхээр өнөөдөр бидний шин өдрүүд, шин сарууд, шин жил бидний хүлээж байна. Та итгэлээр бас бүх шин юмыг итгэлээр бас хүлээж авах боломжтой амин. Өнөөдөр эзэн биднээс шин зүрх сэтгэлтэй байгаасаа гэж хүсэж байна. Мөн шин сүнстэй байгаасаа гэж хүсэж байна. Шин бодол санаатай байгаасаа гэж хүсэж байна. Шин хараа зоригтой байж, мөн шин хүнийг өмсөж, Христ шин бүтээл болж, шин тусаалуудыг сахиж амьдраасаа гэж хүсэж байна. Та шин гэдээ боддоо цоо шин. Урд хожид байгаагүй. Цоо шин зүйлийн тухай бидний эзэн хийж өгөх болно амин. Бид нар Египтээс гарсан намайг гэтлэл намнаас бид нар бол өнгөрсөн нэлээд олон 7 хоногийн турш ер нь бол хуваалцсан баг. 12 дугаар бүлэг дээр нэг зүйл гарч байгаа. Энэ бол шин сарын эхлэл гэж хэлж байгаа байхгүй. 430 жил Египтийн боолчлолд байсан ард түмэн нэгсэнтэй боолоос нэгсэнтэй хүлээснээс тэр одоо Египтийн бүхий л одоо дарамт юунаас чөлөөлөгдөж гарч байгаа. За 12 дээр ингэж хэлсэн байна. Египтийн нутагт Мосе Аарон нарт эзэн энэ сар нь та нарт саруудын эхлэл болно. Энэ та нарт жилийн тэргүүн сар байх болно гэж хэлсэн. За энэ алгасал баяр болж байгаа. Яг энэ алгасал баяраар юу болж ийнө гэсэн чинь нөгөө хурганы цусыг тотхон дээрээ түргссэн тэр дотор хоригдсон бүхэн дээгүр үхлийн одоо тэнгэрэлч илгээгдэж тийм ээ юу болж ийнө гэсэн чинь тэр тотхны цус түргсэн айл болгонд орох хүмүүс нэгсэнтэй гэтлэгдэж байгаа. Яг тэрнтэй адилхан өнөөдөр бидний амьдралжсэн алгасрал баярын өмнөхөн Есүс дагалдагчтайгаа бас зоог бариад за Лук номын 22 дугаар бүлгийн 14-өөс 10 штэ би та бүхэнд уншиж өгье. Лук ном 22 дугаар бүлгийн 14-өөс 20 дугаар ишлэлээр за эндээс юу болж ийнэ гэсэн чи ингэж байна. Цаг болоход тэр тухлан суулаа. Илчлэр түүнтэй хамт байв. Есүс тэдэнд би зовхоос өмнө энэхүү алгасал баярын зоогийг та нарын хамт баригсан гэж ихэд хүссэн билээ. Би та нарт хэлье. Энэ нь Бурхны хаанчлал биелэгч би дахиж үүнийг барихгүйгээд тэрээр аягийг авч талархал өргөн үүнийг авч дундаа хүртцгээ. Би та нарт хэлье. Үүнээс хойш Бурхны хаанчлал иртэл би усан үзмийн дар суухгүй гэв. Тэр талх авч талархал өргөөд хуваан тэдэнд өгөхдөө энэ бол та нарын төлөө өгөх миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үлд гэж айлдав. Тийм эцгээсийн дараа тэр мөн аяг авч энэ аягтаа бол та нарын төлөө урсах миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юмаа гэж хэлсэн. Шинэ. За бид нар нэрс итгэх үед бас шинэ гэрээ хийгддэг бидний амьдралд. Хуучин Израилийн ард түмэн Египтээс гарах яг алгасал баярын үед юу гэж хэлж ирсэн үгээр Бурхан бол энэ бол саруудын эхлэл гэж хэлж байгаа. Өнөөдөр ч гэсэн бидэрт яг шинэ он тоолол ихэлсэн байна. 26 он. Шинэ сар, шинэ өдөр, тийм ээ? Шинэ жил бидний хүлээж байна. Өнөөдөр үнэхээр яг биднийг Бурхан бүх зүйлийг шинэ байгаасаа гэж хүсдэг. Таны хуучин 2025 оны амьдрал тохиолдсон зүйлсүүд, бодлууд, хандлагууд, зан чанарууд, үг яриа, үйлдэлүүд хэвээрээ байгаасаа гэж Бурхан хүсэхгүй байна. Тийм учраас өнөөдөр бидний үнэхээр Бурхан шинжлэхийг бас хүсдэг. Эзэкэл ном дээр юу гэж хэлсэнээр бүр шин сүнстэй болох гэж хэлж байгаа өөрийгөө. Шин зүрхтэй болох гэж хэлсэн баг. За бидний зүрх сэтгэлийг ер нь Бурхан шинчилж чадна. Эзэкэл номын 18 дугаар бүлгээс би та бүхэнд уншиж өгье. 18-ын 31-ээс 32 дугаар ишлэлээр ингэж хэлсэн. Үйлдсэн хамаг гэмт үйлдэлээ өөрөөсөө зайлуулж шин зүрх, шин сүнстэй бол. Израилийн гэрээ яагаад чи үхэх ёстой билээ? Учир нь би өгсдийн хинийхэн ч үхэлд баярлдаггүй гэж эзэн Бурхан тунхаглаж байна. Тиймээс эргүүл амьд үлднэ гэж хэлсэн. За бидний шин зүрх, шин сүнстэй болгохын тулд өөрсдийн хамаг хийсэн гим нүглээсээ эрг гэж хэлсэн мөн үү? Өөрөөсөө зайлуулж шин зүрх, шин сүнстэй бол. Бид нар гим нүглээсээ эргэж байж хамаг хийсэн бузар муу зүйлээсээ бид нар өөрөөсөө зайлуулж иж бид нар шин зүрх, шин сүнстэй байх боломжтой байна.
Тэгээ энэ дээр юу гэж хэлсэн бурхан эрг гэж хэлж байгаа байхгүй. Эрг. Та нар эргэлтийн талаар ямар бодолтой байдаг вэ? Эрг гэсэн үг гимш гэсэн үгтэй яг адилхан байхгүй. Гимш гэдэг нь бол зүгөө өөрчил, өөрийнхөө явж байгаа махбодын бодол ташаал, хүсэл юу гэдэг гим нүглүүдээсээ бид нар бурхан руу эргэх тухай байна. Эрг. За таны хувьд магадгүй 2025 онд өдөрж исэн гим нүглүүд, үйлдэлжсэн үйлдэлүүд, за зарим хүмүүс бол бодисын донтоо, тамхи хархины хүлээсэнд орцсон, зарим хүмүүс үйлдэлийн донтоо, янз бүрийн тоглоомонд орцсон. За магадгүй бидний амьдралд ямар нэгэн байдлаар бурханлаг ус яг юу байна вэ? Энэ бүх зүйлээс өнөөдөр бидний эргээсэй гэж бурхан хүсэж байна. Та яг өнөөдөр яг шинэ 7 хоног тийм ээ? Шинэ сар эхэлж байна, шинэ жил эхэлж байна. Та бурханаас гуйгаач. Магадгүй бид нар өөрсдөө эргэж чадахгүй бол бурханаас хүч чадлыг гуйх хэрэгтэй. Надад хүчийг өгөөч. Тэгээ гим нүглийг үзэн ядах, бурханлаг ус зүйлийг үйлдэхгүй байх хүч чадлыг өгөөч гэж та зүрхсгэлд дотроо эзнээс гуйх юм бол эзэн өөрийн сүнсээр дамжуулан танд хүч чадлыг өгөх болно. Амен. Тийм учраас өнөөдөр юу гэж хэлж бид нар яг нэг төсөндөө шин зүрхсэтгэлтэй байх хэрэгтэй. Бурхан хүний ерэн зүрхийг хардаг, зүрхийг шалгадаг, зүрхийг нэгтэлдэг. А бурхан бас зүрхийг эдгэж чадна. Бурхан бас зүрхийг шинчилж чадна. Тэгээ хүний зүрх бол гаднаа нөгөө бариулгүй байдаг гэдэг нэг хүн хэлчихсэн. Харин бурхан үргэлж бидний зүрхийг тогшиж идэг, үргэлж зүрхсэлд үгээ айлдж идэг. Харин та хэдий ч инээ дуулууртай байгаад та зүрхсээ нээх юм бол эзэн өөрийн сүнсээр үгээр оршихуугаар тийм ээ таны дотор орж иж танд ухаарал болон ухаарах зүрх гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээ сүнсийг ялгах чадварыг мэрэгэн ухааныг танд өгнө. Хэрвээ бид нар Библиэлд сарах юм бол Соломон хаан тэр хаан болсон ирнэ Бурхны өмнө суугаад би бол таны өмнө хүүхэд балчир хүүхэд мэд гэж хэлж. Энэ олон ард түмнийг яаж удирдахаа мэдэхгүй байна. Тийм учраас та надад ухаан ялгах зүрхийг өгөөч гэж Соломон хаан Бурханаас гуйсан. Бурхан таалагдчих. Би энэ шинэ жил өнөөдөр өмнөхөр яг энэ онд Бурханаас шинэ зүрх, шинэ сүнстэй байхыг гуйх. Хуучин тулмын тухай Библиэлд Иесус хэлсэн. Хуучин тулманд Бурхан шинэ дарсаа хийхгүй, тулмч байхгүй, дарсч байхгүй болно гэж хэлсэн. Бид нар хуучин амьдралын чадвар, туршлага, бодол, боловсрал магадгүй махбодын хүсэлт ачаал дээр бид нар Бурханаас шинэ сүнс, шинэ одоо юу гэдгийг зүйлийг авахыг хүсдэг. Харин Иесус өөрөө бүр хэлсэн шүү. Марк 2:22 дээр хэлсэн байгаа тийм. Хуучин тулманд шинэ дарсыг хийхгүй. Тэгэх юм бол дарсчгүй, тулмчгүй болно гэж хэлж байгаа. Тийм учраас өнөөдөр бидний бүх юмыг Бурхан шинэ байгаасаа гэж хүсэж байна. Та Христ дотор байх юм бол шинэ бүтээл гэж хэлсэн байна. Тийм учраас ах トゥ ус минь ээ. Өнөөдөр бид бас бодлоо шинжлэх хэрэгтэй байна. Таны бодоод байгаа зүйл яг Бурханд таалагдах уу? Бодоод байгаа зүйл чи яг үнэн үү, зөв үү? Та өөрөөсөө асууж үзсэн үү? Маш олон хүмүүс миний бодлоор гэж ярьдаг. Би бол ер нь Бурханы үгийг хизээч хүний бодлоор хуваалцаж болохгүй гэдэг. Би яг ийм хатуу бодолтой. Бурханы бодол санаан дээр бид нар нэмж бас хасч болохгүй. Олон хүмүүс би угаасаа ийм бодолтой хүн, би тийм хүн гэдэг. Өөрсдөө дархалцсан явж идэг. Заримдаа бидний амьдралд ирж байгаа бодол санаа бол чөтгөрөс байдаг. Бас магадгүй өнгөрсөн амьдралын гашуун зовлон тэгээ өөртөө хэрхэн ярихаас шалтгаалаад бидний бодол бол гажицсан өөрчлөгдсөн байдаг. Таны зүрхсэтгэл шарахтай байх юм бол та буруу бодно гэсэн үг. Буруу ярина гэсэн үг. Библиэлд ер нь арах юм бодол өөрчлөхгүй ер нь амьдрал өөрчлөгдөхгүй тухай. Бид нар яаж тэгвэл Христтэй адил тэгээ Христтэй оюун ухаантай шинэ бодол санаатай болох вэ? Библиэлд сарах юм бол 2 дугаар Коринт номын 10 дугаар бүлгээс унших юм бол энэ дэр бодол санаагаа Христийн дуулууртай байдал олзлуулах тухай байгаад байна. Би таныг яг үнэхээр заримдаа өөрийнхөө бодол санааг Бурханд бас олзлуулж сураасаа гэж хүсэж байна. Яг таны бодож байгаа зүйл чинь та яг өөрийнхөө бодлоор юм уу өөрийнхөө оюун ухаанаар Бурханыг дүгнж, Бурханыг таньж мэдэх нь бол тийм хангалттай биш. Харин Бурхан танд өөрийгөө илчлэх нь
Христийн оюун ухаан дотор танд өөрийгөө ишлэх маш чухал байна. 2-р Коринт номдэр юу гэж хэлсэн байдг вэ? Би уншчихъя. Учир нь бид махбодод алхдагч гэж хэлж байгаа. Махбодод алхдагч махбодын дагуу дайтдаггүй. Бидний байлдааны зэвсэг нь махбодын бус, харин ялагчгүйг ялж чадах Бурхны хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрлэгийг нурааж Бурхны мэдлэгийн эсрэг босгож алив бардамлыг устгаж бодол бүрийг Христэд дуулууртай болгохоор олзолдог гэж хэлсэн баг. Бодол бүрийг. Би бас заримдаа бодлоосоо ичдэг, бодлоосоо айдаг. Заримдаа бодож болохооргүй бодлуудыг бид нар бодцсон явж идэг. Хэрэв бид нар энэ бодлоо өөгшүүлээд авах юм бол энэ бодлоо давтан үлдээд авах юм бол энэ бодол чинь яг амьдралд биелээ олдог. Бодол биелдэг гэдэг ном уншижсэн юм байна уу? За бодол тэгвэл хаанаас ирдэг вэ? Бодол ер нь бол ихэнх тохиолдолд өөртөө ярихаас эхэлдэг. Та өөртөө яаж ярьж? Та өнгөрснийг хараад, өөрийгөө буруутгаад, бусдад гомдоод, бусдыг шүүгээд ийм байх юм бол таны бодол санаа хизээч эрүүл байхгүй, эерэг байхгүй. Тийм учраас бодож байгаа бодлоо бид нар бас Бурханд олзлуулж сурах хэрэгтэй. Бидний Христийн оюун ухаантай байгаасаа гэж хүсэж байгаа. Тийм учраас биднийг бодлоо шинжлэх тухай Христийн оюун ухаан дотор шинжлэн бүр өөрчлөгдөх түн гэж Ороо номын 12 дугаар бүлэг дээр хэлсэн байдаг. Таны бодол өөрчлөх юм бол таны амьдрал өөрчлөгдөн, таны бие бас ариун байх боломжтой. Яг энэ Ороо номын 12 дугаар бүлэг юу ч хэлсэн бэ гэхээр нөгөө оюун бодлоо. За би эндээс уншиж Ороо 12-ийн 1-ээс харах юм бол энэ дээр бидний бодлын тухай ингэж хэлсэн. Ийм бахтуунараа Бурхны өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн гоё. Өөрсдийн биеийг Бурханд тааламжид амьд ариун тахил олгож өрг. Инхэн та нарын сүнслэг мөргөл мөн. Энэ үеийн явдалд нийцэлгүй. Харин оюун санаагаа шинчилж өөрчлөгдөх түн. Тэгвэл Бурхны сайн тааламжид төгс төгөлдөр хүсэж явуулахыг таних болно гэж хэлж байгаа. Бид нар бодол санаагаа өөрчилж ийж бид нар Бурхны хүслийг тааламж зүйлийг бид нар таньна гэж хэлсэн. Одоо маш олон хүмүүс ер нь яг Бурхны дуулаг ялгаж салахгүй байгаа. Гим гимээ бас ялгаж салахгүй байгаа. Тэгээ ихэнх тохиолдолд бодох ёсгүй зүйлийг бодож бодоод ирэхээр л хүн ер нь нэг бол дээшээ бардам, нэг бол доошоо тэгээ өөрийгөө голоод өөрийгөө үгүйсгэж эхэлдэг байгаа. Тийм учраас өнөөдөр энэ жил үнэхээр эзэн биднийг бодол санаагаа өөрчлөөч гэж хүсэж байна. Биднийг бас хэл яриагаа өөрчлөөч. Таны ам юу ярьж байна? Та тэр яг ярьсан зүйлээрээ л амьдрна. Хүн ер нь ярианасаа дээш хизээч гарч амьдрдаггүй шүү дээ. Дандаа байхгүй, чадахгүй, бүтэхгүй, ийм угаасаа тийм гэдэг бол угаасаа л тэр үгийн тэр сүнслэг хүчийг та авч амьдрна. Залбирал бас хүний амаар дамжуулагдаж гаргаж байгаа тунхын үг байдаг. Марк номын 11 дугаар бүлэг дээр маш чухал зүйлийг хэлдэг. Та нар юуны төлөө залбирanгуйж түүнийг авсан гэдэгтээ итэг гэж хэлж байгаа. 2026 онд одоо дөнгөж эхэлж байна. 52-7 хоногийн дөнгөж эхний 7 хоногт бид эзний өмнө ирж байна. Эзэн биднийг энэ өдрүүдэд шин зүрх сэтгэлтэй, шин сүнстэй, бүр шин бодол санаатай байгаасаа гэж хүсэж байна. Таны бодол таныг нурааж байгаа бол, таны бодол таныг хүчгүй болгож байгаа бол та бодлоо нэг шалгаад үзээрэй. Энэ бодлыг хаанаас ирж байна? Магадгүй сүнслэг Бурханд үгс хүчний дор байгаа юм биш үү? Магадгүй өнгөснөөс чинь болоод хийсэн алдаанаас чинь болоод чөтгөр таныг үргэлж зүрх сэтгэл чинь шивнээд байгаа юм биш үү? Та нэг ялгаад үзээрэй. Бурханаас ирж байгаа үг болон иш үзүүлэг таныг босгоно, урамшуулна, зоригжуулна гэж Библиэлд хэлсэн байна. Тийм учраас бид нар өөрсдийнхөө бодол санааг бас зэгслэх хэрэгтэй. Үнэхээр чадахгүй бол Христийн дуулууртай байдалд олзлуул гэж хэлсэн. Миний хувьд заримдаа их муухай бодлол орж ирдэг байсан. Би ер нь бол сүүлийн сэгсэрдэг бодохгүй шүү юм. Зайлчи. Миний бодол санаа оюун ухаанаас яв. Нэгсэндээ бодлоо хөөж. Тэгээ яаж гэхээр яг энэ бодлыг өөрчлөх зүгээр сүнслэг мөргөл гэж хэлсэн. Залбирал эхлэх үед. Зүгээр та үнэхээр залбираа. Энэ шинэ жил бас шинэ хэлтэй болоосоо гэж хүсэж байна.
Библиэлд байгаа шүү дээ, юр бүсийн хэл, шинэ хэлний тухай. Та хүсээрэй. Үнэхээр тэр харь хэл, тийм ээ, Бурханд нууцуудыг ярьж, тэгээ өөрийгөө босгон байгуулж, зөвхөн Бурханд хандаж ярьдаг. Бичээс дээр байгаа тэр Коринт номын 12-14 бүлэг дээр хэлсэн шинэ хэлээр бас Бурханыг магтаж, Бурхантай харилцаж сураасаа гэж би бас та бүдийг уриалж. Өнөөдөр биднийг бас шинэ хараа зоригтой байгаасаа гэж хүсэж. Энэ 2026 таны амьдрал цоош нь хараа, хүсэл мөрөөдөл, тийм ээ? Цоош нь одоо юу гэдгийг, цоош нь гэдэг нь бол урд байгаагүй зүйл шүү. Библиэлд хэлсэн байдаг. Нүд үзэж, чиг сонсож, санаанд ороогүй зүйлийг Бурхан бэлдсэн байх. Энэ зүйлийг итгэлээр аваач. Бид нар энэ зүйлийг авахын тулд бид нар өөрсдөө шинжлэх ёстой байгаа юм аа. Шин туланд Бурхан шин юмыг л хийнэ. Та өөрөө хуучирч муудсан. За бодоод үзтээ. Тараг эсгсэн савн дотор хизээч бид нар шин сүү хийдгүү, гашлна. Тэр шиг зүрх сэтгэл маань муудсан. Бодол санаа маань магадгүй тэгээ зөв юм бодож чадхаа байцсан. Ийм байх юм бол эзний сүнс, эзний шин зүйлийг бид нар хүлээж авах боломжгүй байна. Есүс дагалдагч нарыгаа хараад хэлжсэн те. Бас хуулийн багш нар фарисеучуудыг зэмлэжсэн. Тэгээ энэ ард түмэн гэж байгаа байхгүй. Намайг зөвхөн амаараа л магтаж байна. Хүндэлж байна. Тэдний зүрх сэтгэл надаас алс хол болчихжээ гэж хэлсэн. Би танаас асууя, таны зүрх сэтгэл Бурханаас хэр хол байна вэ? Өнгөрсөн 7 хоногт Бурханы тухай хичнээн удаа бодсон байна. Бурханы юу хүсдгийг та хүсэж, юу боддгийг та бас бодож ирсэн үү? Би бол одоо 2026 оны илгээлтүүдийн төлөө маш их залбирч байна. Бүх юм тодорхой бус байна. Гэхдээ эзэн бол байгаа. Нөгөө үйл гараад нар алга болчихоор хүмүүс нар байхгүй болсон юм шиг боддог. Хичнээн үйлтэй байсан ч үйлний цаана нар байж л байдаг. Бидний амьдралд магадгүй бүх юм тодорхой бус бүрхэг байсан ч Бурхан байж л байдаг. Тийм учраас ах トゥ ус минь ээ. Бид нар өөрсдийн бодол санаагаа үнэхээр Христийн дуулууртай байдал олзлууд сурах хэрэгтэй. Таны бодоод байгаа зүйл чи яг Бурхан хүсдэг бодол мөн үү? Та нэг бодлоо шалгаад үзээрэй. За шинэ онд Бурхан биднээс шинэ хүнийг өмсөөсөө гэж хүсэж. Хуучин ондоо хуучин үнэ тайлаад хайсан баха. Тийм ээ? Хуучин магадгүй Бурхан таалагдахгүй архичин, тамхичин, завхаарагч, уурлагч, шүүгч одоо юу гэдэг хуучин онд янз бүрийн өнөөдөр хүнийг өмсөж явсан. Харин өнөөдөр биднээс Бурхан хуучин хүнийг тайлаасаа гэж хүсэж байгаа. Эфес номын 4-р бүлгийн 17-оос 20-р эшлэлийг би та бүхэнд уншиж өгье. За энэ дээр ингэж хэлсэн байна. Тиймээс би эзэн дотор үнийг хэлж гэрчлэе. Харийнхан оюун санааны хоосролдоо явдаг шиг та нар цаашид тэгж явж болохгүй. Тэд ухаан бодолтой харанхуй, мэдлэгийг үл тоомсролдог, хатуурсан сэтгэл зүрхтэй учраас Бурханы амнаас хөндөрчээ. Тэд ухаанаа алдаж зүсэн бүрийн бузар улааг шунхааран үйлдэхийн тулд тачингуй байдалд өөрсдийгөө тушаажээ. Харин та нар ийм замаар Христийг сураагүй. Үнэн Есүст байдагчлан та нар үнэхээр түүнийг сонсож түүгээр сургацсан юм бол амьдралын чинь урдын хэв маягт хамаарах залмих тачаалын дагуу ялцарч буй хуучин хүнээ тайлж оюун санаагаараа шинчлэгдэн жинхэнэ зөвхт байдал ба ариун чанар дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс гэж хэлж байгаа. Шинэ хүнийг өмс. Бид нар энэ жил шинэ хүнийг өмсмөр байна шүү дээ. Бид хуучин ялцарч буй энэ хуучин хүнээ тайлаад бид нар Христийг өмсөх хэрэгтэй байна. Бид нар усанд орсныхаа дараа хэрэгтэй хувцас өмсдөггүйтэй адил. Есүс үнэхээр Бурхан бидний өөрийн хүүгийн цусаар угаад цэвэрлсэн байна. Таныг зөвхт гэж харж байгаа, таныг цэвэр гэж харж байгаа, таныг ариун гэж харж байгаа. Гэтэл Бурхан биднийг цэвэрлсээр атал, шинчилсээр атал бид нар хуучин амьдралын хэв маягт буй ялдарсан хүнээ дахин өмсөд байх уу? Та зүрхлээ шалгаараа. Та Бурханаас гуйгаараа. Би үнэхээр чадахгүй байгаа бол үнэхээр чадахгүй. Надад туслаач хүч өгөөч гэд. Үнэхээр бид нар өөрсдөө яг үнэхээр Бурханы өмнө тийм үү сул дорогоо хүлээн зөвшөөрөөд түүнээс гуйх юм бол Бурхан бидэнд хүч чадлыг өгдөг.
Би бол бүр тэгж гуйдаг байсан. Бурхан минь би бүтлэхгүйтгэхэр байсан ч, би унахаар байсан ч та намайг бүү зөвшөөрөөрэй гэж. Би сул дороош. Хүний зүрхсэл хуурамч шүү. Тийм учраас эзэн минь ээ, намайг битгий хаяараа. Уруу татлах сорилтонд орохоор байсан ч битгий хай. Тийм ээ, намайг битгий орхиороо, битгий зөвшөөрөөрэй гэж гуйж байгаа. Өнөөдөр эндээс харах юм бол хэлж штэ. Тэд ухаан бодолтой харанхуу, мэдлэгийг үл тоомсорладаг хатуурсан зүрх сэтгэлтэй учраас Бурханы амнаас хөндөрч хийж хэлсэн байна. Өнөөдөр эзэн биднийг үнэхээр шинэ хүнийг өмсөсөө гэж хүсэж байна. Хуучин хүнээ бид өдрөөс өдөр тайлах хэрэгтэй. Магадгүй зарим хүмүүс гинт өөрчлөх чаддгүй. Харин та шийдвэр гаргах хэрэгтэй байна. Би бол тамхинаас баг багаар гарна гэдэгт итгэдэггүй. Тэр бол өөрийгөө хуурж байгаа асуудал. Зүгээр шийдвэр гаргаад нэг өдөр багаазаа хайчих. Тэгээ хүмүүс зарлан тунхал би одоо яг эндээс гарлаа. Эзэн надад хүч чадлыг өгөх болно. Тэгээ тамхи татмаар санагдах юм бол яах вэ? Нэг чихэр аваа өлгөч, нэг бух авааж ажиллаж байгаа. Муу зүйлийг сайн зүйлээр орлоош. Яг татах гал эренгүүт нь Библийг гаргаад уншичихгүй юу? Яг ингээд татмаар ингээд амь тэмцэл ярих юм бол нэг хүний төлөө залбирал та. Тэгээд энэ амьдралыг чинь сайн хөвшил болох болсон. Би эцсийн үедээ яадаг гэсэн бэ гэхээр ер нь хүмүүс суугаа зүгээр залбирч эхэлдэг. Би чадахгүй байна, болохгүй байна, бүтэхгүй байна. Энэ эмэгтэйгээ хараач. Ихнэрийгээ зөндөөл бурхад батлаа даа. Энэ эмэгтэйдээ харах хэмжээ авч өгөөч. Яг ингээд залбирсны дараа тайвшрал ирдэг, ухаарал ирдэг. Хүн ер нь гомдох үед, хэцүү үед бүх юм дайсан шиг харагддаг шүү дээ. Харин Бурхантай яриад ирэхлэнгүүд Бурхан бидний зүрхний мэлмийг нээж өгдөг байхгүй. Энэ биш. Юу болж эхэлдэг вэ? Бид нар өөрсдийнхөө алдааг олж хардаг. Тийм учраас ах дүүс минь ээ, шинжлэл гэдэг бол бидний Христээр очтол хийгдэх ёстой үйл явц байхгүй. Энэ нэг удаа хийгдэх зүйл биш юм аа. Энэ бол өдөр болгон хийгдэх ёстой зүйл байна. Өдөр болгон бидний шинэ байгаасаа гэж хүсдэг Бурхан амин. Та нар хуучин гэрээн дээрс харах юм бол Израилийн ард түмэн цөлөөр явж байхдаа Бурхан өдөр болгон манна болгодог байсан мөн үү? Тухайн өдөртөө л иддэг байсан. Маргааш идэхэд ахиухан аваа хадгалчих юм бол юу болдог байсан? Муучдаг байсан. Зөвхөн амралтын өдөр л илүү авдаг байсан мөн үү? Амралтын өдөр л арай илүү хурааж болдог байсан. Тийм учраас өнөөдөр ах дүүс минь ээ, эзэн биднийг энэ жил шинэ бүтээл байгаасаа гэж хүсэж байгаа. Бурхан таныг шинэ бүтээл гэж харж байгаа шүү дээ. Та өөрийгөө талент дарахтаа дандаа хуучнаар нь хараад байна уу? Өнгөрөн одож юу муудж байгаагаар нь хараад байна уу? Таны дотоод хүн өдрөөс өдөр шинжлэгдэж байгаа та мэдж байна уу? Бид нар өдрөөс өдөр шинжлэгдэж байгаа. 2-р Коринт номын 5-р бүлгийг хамт гаргацгаая. 2-р Коринт номын 5-р бүлгээс унших юм бол бидний Христ дотор байвал гэж хэлсэн. За 16-аас нь би уншия. Ингэж хэлсэн. Иймд үүнээс хойш бид хэнийг ч махбодын дагуу үзэхгүй. Хэдийгээр бид Христийг махбодын дагуу мэддэг байсан ч эдийгүй бид түүнийг тийм байдлаар бас бус гэдгийг мэднэ. Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харахтун хуучин өнгөрч шинэ болсон байна гэж хэлсэн. Энэ хүн Бурханаас ирдэг бөгөөд тэрээр биднийг Христээр дамжуулан өөртөө эвлэрүүлсэн гэж хэлсэн. Христ дотор шинэ бүтээл байхын тулд энэ зөвхөн Бурханаас л ирнэ. Бурхан л хүнийг шинчилж чадна мэн. Бурхан хүний зүрхийг эдгээдэг, шинчилдэг. Өнөөдөр юу гэж хэлсэн бэ гэхээр бид хэнийгч махбодын нүдээр үзэхгүй гэж хэлсэн. Хэрвээ та үнэхээр Христ дотор байх юм бол та бусдыг харахтаа махбодын нүд гэдэг нь юу хэлж байна? Бид нар хүмүүсийг заримдаа бид нар яг гаднах байдлаар нь, өнгөрсөн амьдралаар нь, хийж байгаа үйлдэлээр нь бид нар шүүх гэдэг. Христийг бид махбодын дагуу мэддэг. Тэгэхдээ одоо юу гэж хэлсэн? Энд дээр ингэж хэлж штэ. Мэддэг байсан ч идүүгээ бид түүнийг тийм байдлаар бус гэдгийг мэднэ гэж хэлж байгаа. Ах дүүс минь ээ, Христ дотор хэн нэгэн байх юм бол хуучин өмнө өнгөрөн алга болсон байна гэж хэлсэн. Бид нар хэрвээ яг Христ дотор байх юм бол хүмүүсийн өнгөрсөн амьдралыг бид нар нөхцөл байдлыг бид нар харах биш харин ирээдүйг нь олж харж чадна гэсэн үг.
Ирээдүйд таны хажууд сууж байгаа мөнхийн улсад шинэ газар, шинэ тэнгэр, шинэ Иерусалимд бид нар шинэ биеийг өмсөө шинэ амьдралтай хамт байж шээ. Таажууд хүний ардаа ирээдүйд биднэрт ямар ч ялзрал байхгүй, хөгшрөл байхгүй, өвчин байхгүй, үхэл байхгүй шинэ амьдрал дотор байж шээ. Сая би найзынхаа оршуулган дээр номлосон. Хүмүүс найзыг минь үхсэн байдлаар харж ирсэн. Харин би эзний үгийг би номлол дотор юу гэж хэлсэн юм бэ? Тэр үхээгүй гэж хэлсэн. Тэр газраас тэнгэрт шилжүүлэгдэж, тэр үхлээс амь руу шилжүүлэгдсэн. Тийм үү? Библиэлд тоос руугаа явж шээ. Харин сүнс нь айл хэдийн түүнийг өгсөн бурхандаа очисон, бурхын тэвэрт ингэрт өөрт очисон байгаа гэж эзний үнээс номлосон. Би өнөөдөр үнэхээр таныг урамшуулмаар байна. Бидэнд найдвар байгаа байхгүй, ирээдүй байгаа байхгүй. Найзаасаа төр зурал хагцлаа. Харин ирээдүйд шинэ, бүх юм шинэ болох болно. Тэгээ миний итгэлийн гол үндэс суурь бол бас түүнд байдаг. Бидрийг шинэ амьдрал хүлээж байгаа шүү дээ. Та итгэж байна уу? Тэгээ Библиэлд Есая номын 43 дээр бол шинэ зүйлийг хүлээж аваад хоёр зүйл саад болдог тухай. Би эндээс та бүхэнд уншиж өгье. Өнөөдөр бид рүү хэлсэн тийм ээ. Шинэ өдрүүд байна. Шинэ сарууд эхэлж байна. Шинэ жил эхэлж байна. Бид нар яг шинэ зүрх сэтгэлтэй болох хэрэгтэй. Шинэ бид нар сүнстэй болох хэрэгтэй. Бид нар шинэ бодол санаатай байж, шинэ үг яриатай байж, бид нар шинэ хараа зоригтой болж, шинэ хүнийг өмсөж, Христ дотор шинэ бүтээл болж, тэгээд эцэст нь шинэ тушаалуудыг сах гэж хэлсэн байна. 2026 он бол Христийн илгээлтийн чуулганад үйлчлэлийн жил болно. Тэгээд би энэ дага хүн болгоныг үйлчлээсэй гэж үнэхээр ятгах байна. Би энэ чуулган эхэлсэн цагаас ахуулаад хамгийн түрүүн дээр ч хамгийн сүүлж явдаг. Би хизээч үйлчилж явахдаа гомдолж байгааг. Хүмүүс өнөөдөр сүмээ нэгсэндээ гэр шиг болгож чадахгүй байна. Энэ бол таны мөнхийн гэр баг. Та өнөөдөр үнэхээр Христийн бие болсон чуулганд та өөрийнхөө амьдралыг холбож чадах юм бол үүгээр дамжуулан Бурхан танд хувь тавилангийн чинь бүрнээр өгнө. Библиэлд маш тодорхойлсон байгаа ш. Чуулганаар дамжуулан Бурханы бүх дүүрлийн тухай ирж хэлж. Та Христэс салангад ямар ч үр жимс гарахгүй байхгүй. Үйлчлэл гэдэг бол өнөөдөр тийм үү өчүүхэнтэй нэг сандлага зөөхөөс ахуулаад нэг жилд нэг удаа юм уу хоёр удаа танд таарлаж байгаа талхаа хуваах цагийг зүрхлээ зөрүүлээд баяр хөөртэйгээр хийх. Магадгүй илгээлтэнд явах, илгээлтэнд өргөх. Магадгүй хин ч хараагүй ч гэсэн та чуулган төлөө хүмүүсийн төлөө залбираад байж байгаа. Энэ үйлчлэл багхгүй. Тийм учраас 2026 шинэ үйлчлэлийн жил. Өнөөдөр манай чуулганых нь тэр нь салаад цэвэрлцээч, энэ тийм аа заалаа янзлчаач, энэ аяга угаачаач гэдэг. Тэ? Ийм биш. Харин би хий гэдэг. Чи байж би хий. Та байж би хийж. Ийм зүрх сэтгэлийг тэгээсэй гэж хүсэж. Та Бурханд үйлчлэх юм бол Бурхан танд үйлчлэх шүү дээ. Үйлчлээд хохирсон хүн гэж хизээч байдаггүй. Өргөөд ядарсан хүн гэж хаач байхгүй. Тийм учраас ах дүүс минь ээ. Би та бүхэнд Эфес номын бисээ юуг уншиж байгаа мартчихв. Есая 43. Есая 43 дугаар бүлэг дээр маш чухал зүйлийг хийсэн. Шинэ зам тавих тухай ярьж ирсэн. Шинэ гол урсгах тухай ярьж ирсэн. Магадгүй та зүрх сэтгэл дотроо төөрцсөн байна уу? Зарим хүмүүс сүм хайгаал яваад байгаа. Фэсэр дөрөв. Тэнд сүм байна уу? Энд сүм байна уу? Яг үндэ бол та өөрөө сүм байхгүй. Таны дотор эзний сүнс байх. Таныг бүр ариун сүм гэж хэлсэн баг. Есая 43 дугаар бүлгийн 18-аас унших юм бол ингэж хэлсэн. Урдын мөг бүү дурсахтун, өнгөрс эртний мөг бүү бодохтун, үзэгтэн би шин зүйл хийх бөгөөд тэр нь одоо соёолж гарна. Та нар үүнийг мэдэхгүй гэж юу? Би зэлүүд газар зам тавьж цөлд гол урсгана. Зэлүүд газар гэж хэлсэн. Маш олон хүмүүсийн зүрх сэтгэл одоо магадгүй цөл шиг болцсон.
сэтгэлд нь ямар ч одоо нэг ундаалах зүйл байхгүй хатцсан, хагдагдсан явж. Та бурхантай ойрхдох юм бол та урдын имийг дурсахгүй. Бурхан таныг өнгөрсөн амьдралыг чинь өрөнд орноос хол байдаг шиг холдуулаад таныг шинэ бүтээл гэж харж байхад та өнгөрсөн юм яриад ах юм бол таны сэтгэл сүнс зүрх чинь тэгээд шаналал бохирдоод оюун бодол чинь нэгсэндээ хордоол юм гэсэн үг. Тэгээд эртний юм бүр бодохдон гэж хэлсэн. Одоо маш олон хүмүүс өнгөрсөн амьдралынхаа сайрхлаар амьдарч зарим нь урдан тохиолдсон үхэл зовлонгоосоо салж чадахгүй. Буруутгаал, гашуудаал, айл хэдийн дууссан байна. Зарим нь эртний юм яриад тэр үед социализмын үед их гоё байжтэй ч гэх шиг тий. Хизээч урд өдрүүдийн гоё юм өнөөдрийн хүнд одоо юу гэдгийг нөхцөл байдлаас илүү байх боломжгүй. Яагаад гэвэл бид өнгөрснийг өөрчилж чадахгүй байна. Өнгөрсөнд очих боломжгүй байна. Харин бид нар үнэхээр шинэ бодол санаатаагаар бидний эзнээс яг энэ шинэ замын тухай авч. Таны явж байгаа зам чинь яг аврал түрэх зам уу? Үхэл түрэх зам байна уу? Та өөрийнхөө хөлийг нэг шалгаараа. Өөрийнхөө амьдралын шинэ зам, шинэ жимийг тавиар. Би олон жилийн өмнө дуул 1-р бүлэг дээрээс нүгэлтнүүдийн зам дээр зогсохгүй гэдгийг ойлгосон. Тэгээ нүгэлтнүүдийн зам гэж намайг барьж байгуулахгүй гэмт хэргийн ертөнцөөс би хөлөө татсан. Намайг барьж байгуулахгүй хүмүүс төр очихоо болсон байхгүй. Та энд очиод хин нэгнийхээ хов сонсох юм бол та яг хор уудсан юм шиг л болно. Сэтгэл зүрх бүх юм чи хордчихно. Тийм учраас өнөөдөр би тавд юу хэлэх гээд энэ үхээр өөрийнхөө шинэ замыг тавиарай. Залбирал руу, магтаал руу, нөхрөл рүү, үйлчлэл рүү, тийм ээ? Эзэн рүү явах замыг тавиасаа гэж хүсэж. Тийм учраас биднийг шинэ зүйлийг гэрн шинэ бодол санаатай, шинэ зүрх сэтгэлтэй, шинэ сүнстэй, шинэ хараатай, шинэ бүтээл болж, шинэ үйлчлүүдийг хийж, шинэ тосолгоог авч, шинэ өрөөлийг авахд юу саад болж. Эртний юм урдын юмсуд байгаа ш. Тийм учраас бодол санаагаа өнгөрсөн байдлаар чинь дайсан ялах гэдэг нь шууд сэгсэрч суул. Айл хэдий Есүс төлцсөн юм а би өргүү гэж хэлсэн. Магадгүй зарим хүмүүс ирээгүй байгаа ирээдүгөөсөө санаа зовдөг. Би тань нэг зүйлийг хэлж өгье Библиэлд. Та нарт байгаа төлөвлөгөөндөө би мэднэ гэж Иреманы өмнөдөр Бурхан хэлсэн баг. Гай гамшиг юм биш харин сайн сайхны төлөвлөгөөнүүд үүн дотор ирээдүйн найдвар сайн сайхан байх болно гэж хэлсэн баг. Тийм учраас өнөөдөр итгэлээр бид нар үнэхээр ирээдүг бас хүлээж аваасаа гэж хүсэж. За тэгэхээр энэ жил бас шинэ сорилтууд ирнэ. Шинэ асуудлууд бид нартай тулгарлаа. Битгий тэр таныг шинэ газар руу хөрөх болно амин. Зовлон бэрхшээл тийм муу биш дээ. Би хэцүү үе тохиолдох үе би Бурханд талархдаг. Тийм ээ. Эзэн минь. Түүнийг давж гарах мэрэгүү ухааныг өгдөг учраас. Хэцүү үед би одоо ганцаараа биш та надтай хамт байгаа учраас 12 сар бол миний хувьд аюулгүй хүнд сар байлаа. Тэгээ эрүүл мэндийн хувьд ч одоо хүнд байна. 3 өдөр халуурч байна. Халуунтаал явж байна. Им уугаал. Гэтэ эзэн бол итгэгч амин. Тийм учраас ах トゥ ус минь ээ. Өнөөдөр бүх зүйлийг шинэ байгаасаа гэж хүсэж. Эцэст нь би юу хэлэх гээд энэ вөхөр өнөөдөр биднийг үнэхээр шинэ тушаалыг биелүүлээсэ гэж Бурхан хүсэж байгаа. Шинэ тушаал нь юу вэ? Есүс дагалдагч нартай хэлдэг штэ. Би та нарт шинэ тушаалыг өгч байна гэж хэлсэн тийм ээ. Иохан номын 13 дугаар бүлгийн 34-өөс ингээс би та нарт шинэ тушаал өгье. Бие биеэ хайрлах тун би та нарыг яаж хайрлсны адил та нар мөн бие биеэ хайрлах тун. Бие биедээ хайртай байвас үүгээр чинь та нарыг миний шав гэдгийг бүгд мэдэх болно гэж хэлсэн. Амен. Та чуулганыхаа энэ жил нэг хүний төлөө ч гэсэн санаа тавиарай. Өвчтөй байгаа хүн, хэцүү байгаа хүн. Яагаад бидний чуулган болгосон юм бэ? Бие биеэ хайрлуулахын тулд байхгүй. Амен. Хин нэг нь ирээгүй байгаа бол за бас нэг санаа тавиад нэг уцтаад үзээрэй. Яасан, юу тохиолдсон, залбирлын сэдэв юу байна? Та асууж үзээсэй гэж би та бүхэнд уриалж байна.
За тийм учраас би 2026 оны төлөө талархъя. Бүх зүйл шинээр эхэлж байна. Бидний амьдралд ирэх бүх шин зүйлийн төлөө талархаж байна. Амен. Та бэлэн байна уу? Та шин зүйлийг хүлээж авахд бэлэн байна уу? Биднийг шин тулан болоосоо гэж хүсэж байгаа. Амен. Хэлэл амттай залбирах уу? Их эзэн минь танд баярлалаа. Таны үгэн дээр хэлсэн Христ дотор байх юм бол шин бүтээл гэж хэлсэн эзэн. Эзэхэл номдэр биднийг шин зүрхтэй, шин сүнстэй болгох гэж хэлсэн. Өөрсдийнхөө хэлсэн тэр гэм нүгэл бузар замуудаасаа та эрг гэж хэлсэн. 2025 он бидний санаатаа самсргүй хэлсэн бүх гэм нүглээсээ бид эргэж, улааж, бас эсэргүүцэж байна аав. Та биднийг шинэ бодол санаатай бай гэж хэлсэн эзэн. Бидний оюун ухааныг Христийн оюун ухаанаар шинчилж өгөөч эзэн. Бидний зүрхний мэлбийг гээгүүлээч. Бидний оюун санаа эзээ бидний бодхоос илүү хэмжээшгүйгээр үйлдэх чадвартай Христийн оюун ухаанаар ойлголт илчлэлийн сүнсээр биднийг өрөөж өгөөч эзэн минь. Тэгээ эзэн минь бид хуучин хүнээ тайлж байна итгэлээр. Биднийг барьж байгуулахгүй бурханлаг ус, мах одын бүх хүсэл тачаал ялзарч хуучин хүнээ бид итгэлээр энэ газар тайлж харин Есүс Христийн нэрээр итгэлээр шинэ хүнийг Бурханаар бүтээгдсэн шинэ хүнийг бид нар өмсөж байна. Есүсийн нэрээр бид шинэ бүтээл болсон. Бид нар шинэ хараа, шинэ найдвар, шинэ зориг, шинэ ирээдүйн рүү бид итгэлээр алхаж байна. 2026 оны бүх шинэ өдрүүдийг өрөөж өгөөрэй, хамт байгаарай. Тэгээ бид үнэхээр эзэн минь таны шинэ тушаал болох бие биеэ хайрлаж эзэн минь хайрласнаар эзээ бид таны шав гэдгийг эзэн минь дагалдагч гэдгийг энэ нийгэмд хүмүүст эзэн минь харагдуулж илчлэхийг хүсэж. Тэгээ бүх алдрыг танд өргөж. Харахтун хуучин өмс өнгөрөн алга болсон байна. Христээр шин болсон байна гэд таны үгийг зарлан тунгалж байна. Есүсийн нэрээр амен. Хажууд байгаа нь дээлж та шин бүтээл шүү гэлж. Амен.